За фемтол хэсэг хаалгаа хийгдэж чинь. За хаалгаанд орох байгаа хүмүүс маань шилний хэмжээ хасах 3-тай, цилиндр нь хасах 1.25-тай, хоёр нүдний ерөнхийдөө бол ойролцоо байгаа. За фемтол хэсэг хаалгаа нь болохоор лазер зүслэгтэй хаалгааныхаа төрөлтөө ордог ийм хаалгаагаа. За хаалгааны хувьд эхний 1-р үе шат нь лазерын туяагаар эвэрлэгийнхаа зүслэгийг үлдэж хийдэг. Ингэхдээ бид нар хоёр төрлийн лазерыг фемтол хэсэг хаалгаан дээр ашигладаг. За эхний лазер нь болонгод femtosecond лазер буюу за манай хэрэгэлдэг швейн хүрээний Atos машин маань femtosecond лазераараа фемтол хэсэг хаалгаан дээр эхний 1-р алхмын лазерхаа зүслэгийг үлдэж өгдөг гэсэн. За эхний алхам буюу femtosecond лазераар лазерын зүслэг нь хийгдсэн. Одоо хоёр дахь үндсэн лазертал буюу яг шилнийхээ хэмжээг засах лазерталтай хийгдэнэ. Энэ нь Excimer гэдэг нэртэй лазерын туяаг ашигладаг. За швейн дүрэндийнх болохоор Excimer лазерын машиныг нь Amaris гэдэг нэршлэр явдаг байгаа. Femtosecond лазераар үүсгэсэн лазерын зүслэгээ одоо тусгай зориултын багажаар сөхөд үүнийхээ дараа үндсэн лазерталтай хийгээд эвэрлэгээ нэмэгдэнэ гэсэн. Үндсэн лазерталтай хийгээд за лазерталтай хийгдсэний дараа лазерынхаа эхний зүслэгийг буцаагаад хэвийн байралд нь оруулаад за шалгаад хамгаалтын линз байршуулад хаалгаа ерөнхийдөө дуусдаг байна. За энэ бүх процесс ерөнхийдөө нүдээ яг 50 бэлдээд өгчих юм бол хоёр нүд нийтдээ нэг 10-аас 15 минутын хугацаанд шаарддаг. Бид нэр зөвхөн тусаалга тусаагаад нүд хэсэг газартаа нүдээ алдчихдаг. За тэгэхээр тань ямар нэгэн байдлаар өвдөлт айдас мэдрэгдэхгүй хаалгааны дараанаас ерөнхийдөө хараад тодроод оройдоо болвол нөгөө зорьсон хэмжээний хараанд хүрчдэг ийм төрлийн хаалгаа байгаа.